Өнөөдөр оюутлогоо компаниас мэдээлсэн тайлангийн мэдээнд гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил эхлэхээр болж байгаа талаар дурджээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын шинжилсэн тооцоог оны эхний улиралд эцэслэн дуусгасан. Энэ хүрээнд томоохон гэрээт ажлын сонгон шалгаруулалтыг хийж дуусгажээ. Тодорхойлбол Turquoise Hill, Rio Tinto оюутлогоо компаниудын төлөөлөл удирдах зөвлөлөөс гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гарснаар эцэслэгдсэн. 2016 оны 1-р улирлаас эхлэн гүний уурхайн багийн гол удирдлагуудыг томилох ажил эхэлсэн нь Turquoise Hill, Rio Tinto оюутлогоо компаниудын төлөөлөл удирдах зөвлөлөөс гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргаснаар эцэслэгдэх юм байна. 2016 оны 1-р улирлаас эхлэн гүний уурхайн багийн гол удирдлагыг томилох ажил эхэлсэн нь Turquoise Hill, Rio Tinto оюутлогоо компаниудын төлөөлөл удирдах зөвлөлөөс гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гарснаар эцэслэгдэх юм байна. 2016 оны 1-р улирлаас эхлэн гүний уурхайн багийн гол удирдлагыг томилох ажил үндсэндээ үгээр эхэлж байна. Харин Turquoise Hill компани гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр 2016 оны 2-р улиралд гарна гэж төлөвлөж байна хэмээн оюутлогоо компаниас мэдээллээ. Маргааш буюу 5-р сарын 7-нд гүний уурхайн бүтээн байгуулалт эхлэхтэй холбоотой нээлтийн үйл ажиллагаа болох бөгөөд Монгол Улсын ерөнхий сайд оролцох гэж байна.